байгаа. За бидний одоо өмнөх хуулиар хамгийн зовлонтой байсан юм бол үндэслэл сэжиг хангалттай үйлчлэгээр хоёр томьёо хэрэглээд байдаг. Энэ маань ч юу юм бэ гэдгийг янзаар ойлгоод ингээд явсан. За энийг шийдэх үүднээс энэ хоёр нэр томьёог онцолж тайлбарласан. За тэгэхээр ерөөсөө үндэслэл сэжиг бол дотоод итгэл бидний одоо мэддгээр бол дотоод итгэлээ гэж. Тэгээд дотоод итгэл бол ямар тохиолдолд вэ гэхээр ерөөсөө хэргийг талаарх мэдээлэл нөхцөл байдал хоёр дээр тулгуурсан хүний итгэл үнэмшил байх юм аа гэж. Тэгэхээр энэ хэргийн мэдээлэл нөхцөл байдал хоёр нь үндэслэл бүхий сэжиг гэдэг зүйлийг бий болгоно гэж үзсэн. За харин энэ хангалттай үндэслэл гэдэг нь саяныхаа үндэслэл чинь болоод яах вэ гэхээр шийдвэр гаргахад нөлөөлөх баримтанд тулгуурлаж чадчихвэл үндэслэлийг хангалттай гэж үзье. Үндэслэлтэй байна. Гэхдээ үндэслэл нь юу вэ гэхээр үндэслэл сэжиг гэдэг ихний алхам байх нь ш. Үндэслэл сэжигийн дараа одоо яг шийдвэр гаргахад сэжигээр шийдвэр гаргачих бас болохгүй. Тэр нь хангалттай байна уу гэдгийг бид нар шалгая гэж. За энэ тохиолдолд шийдвэр гаргахад чинь одоо хангалттай үндэслэл болох баримтанд тулгуурлах одоо хангалттай үндэслэл байя гэж үзье. За хойшлуулшгүй тохиолдлыг бас тодорхойлж өгсөн. За өмнө нь бид чинь нөгөө тайлбараар явдаг одоо хуульчилж өгч байгаа. Тэгэхээр бол нөгөө олон янзаар хэрэглэхгүй хууль нэг мөр хэрэгжих хэрэгтэй гэж. За энэ бол ерөөсөө бодит аюул бий болохыг хэлж байгаа. Энэ нь бол одоо хүний амьнаас ирүүлмэн. За тэгээ гэн тэргээ өнөр устгах тийм үү? За иймэрхүү одоо ийм бодит аюул нь үргэлжлсэн. Бодит гэдэг бол бэлэгдэхүйц гэсэн санаа. Хийсвэр маягаар одоо болцсошгүй гэсэн утга бол бишээ гэдэг мэд ойлгож байгаа хэрэгтэй маа. За ингээд шүүгээр иргэдийн төлөөлөгч гэдгийг одоо манай өмнөх байцаан шийдэх хуулиар ерөөсөө хаана одоо дотроо бол иргэдийн төлөөлөгчгээд тусгай зүйл ингэж байсан бол нөгөө нэр томьёо хувьд ч гээцэг оролцогч доторч байдгүй хурцаг бусад оролцогч байдгүй хэрэгжүүлэгч байхгүйсэн шүү дээ. За энэ зүйл чинь нөгөө яг гэхээр өөрөө их олон шийдэлтэй хамилаа шийдэлтэй учраас хаана оруулах мэдхээр тэгэхээр энд ингээд оруулаад өгсөн. За тэгэхээр иргэдийн төлөөлөгчийн үндэсэн зорилго нь бол энэ шүүн дэслэх ажлаа шатрах явуулах хэрэгтэй. Энэ бол нийгмийн хяналт хэрэгжих юм аа. Иргэдийн ийм утгаар нь тайлбарлаж оруулсан юм аа. За эцэст нь бол бид нар бол мөрдөн байцаах ажлаа гэж зөндөө ярьдаг боловч энэний тодорхойлт ерөөсөө байдгүй байсан. Одоо урд өмнөх. Тэгэхээр энэ хуулиар энэ одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг ажиллагаагаа одоо томьёолж өгсөн. Үндсэндээ энэ бол бидний хуульчдаар ондоо хөрж үздэг үе шатуудыг бүгдийг нийлүүлсэн цогцол байна. Тэрүүгээр шүүгийн өмнөх шатууд тэр чигээрээ горын хяналтын шат тэгээд шүүгийн шатны энэ нийгмэр цогцыг тэрүүгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гияа гэж ингэж тохиолсон доо. За ийм зүйлүүд одоо нэр томьёонд нэмэгдэх зарчмын шинжтэй орж ирсэн гэдэг. За дараа нь энэ явуулж болох тохиолдол за бид бүхэн бол өмнөх хууль дээр 24-ийг мэдж байгаа. Тэр үгэн дайсан шиг за энэ дээр 6 зүйл байгаа. За энэ 6 зүйл дээр нэг зарчмын өөрчлөлт орсон хэсгийг яалаа. За энэ хэм дэргийн шинжгүй гэдэг бол ерөөсөө нөгөө батлагдсан эрүүгийн хуулийн дээр шинж гэдгээр одоо бүрэлдэхүүн гэдэг ойлголт байх болоод шинж рүү орж ирсэн. Энийг дагаад энэ хууль одоо эрүүгийн хуулиар дагаж дараа нь батлагдсан хууль шүү дээ. Тэм учраас ингээд дагаа шинж өгсөө гэдэг. За ингээд нэг шинж мэжийн талаар бол одоо эрүүгийн тайлбарласан болов гэж бодож байна. За ийм ойлголтоо ер нь бол бидхэд өмнө нь уг одоо эрүүгийн байцаан шийдэх хуулиас хэм дэргийн шинж байвал эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдэг одоо концепт байсан шүү бид нар. За одоо болохоор хэм дэргийн шинж гэдэг маань бүрэлдэхүүнтэй ингээд тэнцүү утгаар явж ихдээ тийм үү ойлголт руу явцсан. За тэгэхээр энийг жоохон яаж тайлбарлах вэ гэдэг одоо тайлбар хийгдэх баг. Бид нар чинь хэм дэргийн шинжгээд эрүүгээр үүсгэдэг. Дараа цааш явж байгаа бүрэлдэхүүний тогтоочвол ингээд шүүх рүү өгчдөг. Ийм юм байлаа шүү дээ. Одоо болохоор энэ ерөөсө шинжгүй байвал ерөөсө үүсгэж болохгүй ийм юм болцсон. Бид нар өмнө ийм ойлголт одоо бүрэлдэхүүнтэй тэнцүү ийм ойлголт. За хоёр дахь нь тэр хэм дэрэг тооцохгүй болсон үйлдэлгүй. За энэ бол ерөнхийдөө манай тэр хууч хуулийн маань 24-ийн 1-ийн 6-ад илүү байгаа. Гэхдээ энэ нэг нийгэмд аюултай болсон шинж алдсан гэж нөгөө хууль дээр чинь байсан. Тийм үү? Тэгээд тухайн үеийн цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улам маск гэдэг тодорхойлтой шүү дээ. За тэр мэрийг ерөөсөө байхгүй болоод ерөөсөө тэр үйлдэл нь тооцохгүй болов гэж ингэж өгсөн. За энэ нэгэн тавтай өөр нэг зүйл бол хуучин хуулиас чинь нөгөө нэг хөнгөн хэргийг анхудаа үйлдэлсэн.
Тэгээд хавралаа барагдуулсан бол тийм үү? Эрүүгээр одоо энэ эрүүгээр байж явж болохгүй гэсэн шүү дээ. Тэр юм чигээр хасагдсан байна. Тэр зөв. За нэг ийм л өөрчлөлт орсон даа. Ер нь юм дээр. За дараа нь хууль ёсны байх. За энэ яг бай энэ манай байцааш хуулийн маань 8 дугаар хууль 5 хууль идэж байгаа. За энэ дээр би 4 5 дугаар гэдэг нь энэ ихний 1-с 3 нөгөө хуулийн дээр хэвээрээ байгаа. За энэ дээр нэмэгдсэн 4-ийн доогоор 5-ын доогоор болгоод зурцсан байгааг нь анзаарвал энэ бол энэ чигээрээ энэ зүйлээ цааш нь орсон гэсэн санаа. Бүгднийхэн доогоор зураад харж байгаа үнцгээс учраас ингэсэн шүү. За ийм юм. За энд нэг онцлог зүйл бол улсын ерөнхий прокурор одоо нөгөө үндсэн зөвлөсөн бол тийм ээ. Энэ хандах юм хэсэгтэй байна. За энэ нь яагаад ингэ оролцохоор өмнө нь бол нөгөө дээд шүүхээс тийм ээ ханддаг байсан шүү дээ. За тэгвэл байцаан шийдэх ажлын бол талууд эргэлдэх гэж байна. Тийм үү? За гэдэг зарчмыг хэлж байгаа нэг хоёрдугаар ерөөсөө шүүх хууль эргэлдэг үнэн. Гэхдээ бас шүүхийн өмнө шат тэр чигээр хуулийг хэрэгжих одоо тийм ямар байгаа прокурор бол өдөр тутмын хяндаг бас одоо хууль эргэлдэг хүмүүс учраас байцаан шийдэх төргийн шүүх явуулах саач тэр шууд одоо улсын төргийн прокурор бас хэзээ хандчих юм бол болж байна гэсэн ийм утгаар нэмэгдэж орсон ийм зүйл. За энэ 5 дугаар зүйл дээр их онцлог. Энд дээр нэг тодруулаад зурцсан мөртлөө доогоор зураг байгаа нь болохоор шинэ өөрчлөлт гэхээсээ илүү та нарт би онцолж тогтгож хэлье гэдгээр ингэсэн юм байна. За тэгэхээр энэ шинэ журам энэ ер нь бол нэг хууль ёсны ажиллагаа чинь хууль ёсны маань шиг хууль бүрдсэн хуулийн дагуу бид хууль ёсны. Тэгэхээр энэ журмууд гарч байгаа. Одоо байгууллагаас гарч байгаа хамтран батарсан тушаал дүрм. За энэ юм гэж хууль дүрм хууль дээр төдийлнэх нарийн зохиол байдгүй. За тэгээд зарим тушаал дүрм бараг одоо юу хуулиас давтсан шахуу ийм байна гэж хүмүүжлийг гардаг. За энэ юмыг шийдэх үүднээс ерөөсө журмыг хийж болно. Гэхдээ хуулийн үрээр байна гэж хуулиас чинь оруулсан нэг зүйтэй болсолтой. За ингээ энэ гаргахаар заасан журам нь хууль дээр байгаа. Шууд заагаад гэж. За би тэгэхээр энэ нэг 7 орчим журам байгаа. Тэрийг би тавхад дараагийн слайд дээр үзүүлээ. Энэ яг энэ шинэ хуулийн аль аль журам бэ гэдгийг бас мэдээд аваад хүмүүст хэрэгэлдэг байвал болж байна. За энэ 7 журам нь энэ байна шүү дээ. Тийм ээ. Тэр 7 байна. За энэ журмыг тавхан анхааралтай харчих. Тэр доор бичсэн нөгөө энэ журмыг батлах хүн. За засгийн газар эрүүгээр хэрэгжүүлэх ажиллагааны зардлыг тослох журам засгийн газраас гарах юм. Энэ хуулийг 11.4 дээр одоо тав ном болоо. За энэ дээр чинь таацсан. Ингээд одоо улсын ерөнхий прокуророос гардаг журам байна, хамтарсан журам байна, шүүхийн ерөнхий зөвлөлөөс гардаг журам байна. Тийм ээ. За энэ журмуудыг тавхан харцгаа энэ зүйлээр тайлбарлаад байхад үгүй энэ бол журам байгаа зарим нэг маяг тийм ээ нөгөө маяг биш балаа. За энэ чинь одоо тодорхой журам ямар балааг хаанаас үлддэг ч юм уу байхгүй гэж харах учраас энэ журам гэдэг одоо оруулсан. Нэг ийм 7 зүйл байна. За энийг нь тавхан нэг ер нь энэ бичлэг энэ ярьж байгаа энэ юу бол тавхан юу хэлбэрээр за миний ярьж байгаа юм бас нарын өмнө байгаа номтой чинь адилхан биш байгаа шүү. Зөвхөн бид номыг одоо гараад харж байгаа. Өмнө нь ер нь гарч ирсэн. Тэгвчээс автор найрнаад нийлэхгүй ч байж магадгүй зөвчж болох. За ийм учраас яагаад за би бол хүний үзэл бодлыг тайлбарлахаас их татгалзаж байгаа шүү дээ. Юу гэхээр нэгэнт бодлогдсон хууль учраас за янз бүрийн хамтаа оноо байх байх. Тэгээд тэрийг ер нь нөгөө өвчлөлтөд оронд бол нэг батлагдсан хуулиа яаж амьдралтай зөрчилгүй шийдэж болох вэ гэдэг дээр л үзэл оноо ярилцаж за энийг ингэ шийдчих юм байл зөв байл гэдэг талаас нь тэр хамгийн соёлтой харилцаа. Тэрнээс биш одоо болохгүй байгаа юм болохгүй энэ ерөөсөө шүүмжлэх талаас авал биш байх. Тийм ч бас бид бүхэн бол одоо ялангуяа багш нар бид бүхэн сургалтын ихтэй энэ хуулийн энэ зардыг ингэж ойлгоё, ингэж зохицуулъя гэдгээр л бид тайлбарлах зүйтэй хаа гэж бодож байгаа. Тийм. За дараагийн нэг юу бол нөгөө зарчим орж ирж байгаа. За зарчим дээр нэг өөрчлөлт орсон нь бид бүхэн энэ 16 дээр хэргийн байдлыг та бүхээс нь бүрэн бодох тогтоох зарчим гэдэг
одоо манай энэ Ром Германы эрхцээ системтэй орнуудын сонгодог зарчим өөрөөр хэлбэл энэ орнуудын шүүх нь бол нөгөө бодит үнний шүүх гэж тодорхойлогддог. Нөгөө орны гэдэг орн бол үндсэндээ шударга ёсны шүүх байдаг учраас тэдний гол концепц нь нэг хэцэг зарчимээр тулгуурлагддаг. Тэргийн бодит үн бол хоёрдугаар. Манай хувьд бол тэргийн бодит үн бол нэгдүгээр гэсэн үндсэн зааг байдгийг таав мэдэж байгаа. За тэгэхээр бид бүхэн бол өмнө нь энэ тэргийн байдлыг талбарт бүрэн батар бид гарчиг явуулж ирсэн. За энэ гарчиг бол алтаатай ондын хувьд байсан гэж засварласан. Өөрөөр хэлбэл тэргийн байдлыг талбараас нь борин тогтоох гэдэг бол биш үү? Энэ тэргийн байдлыг тогтооход хэрэгэлдэг юу ахна? Арга зүй. Гэтэл арга зүйгээ аваач зарчмын толгой болгоод тавьсан надаа гэж. Ерөөсөө бидний цээл бол тэргийн байдлыг тогтоох хэрэгтэй. Тэр тогтоохын тулд наан нь ямар арга зүй хэрэггүй гэвэл тэргийг тал бүрээр шалгах хэрэгтэй, бүрэн шалгах хэрэгтэй, тийм үү? Тэгээ нөгөө тал бодтой тогтоох хэрэгтэй. Ажлыг талыг барьж. Тэгэхээр энэ арга зүйгээ бол бид бүхэн доторх оруулсан зүйл байна. Нэгдүгээр. Энэ маягаар нэр өөрчлөгдсөн юм байна. За хоёр одоо байцааш хэлэх үед маань энэ прокурор мөрдөн шүүгч гурвыг гурвуулгын энэ зарчмыг нэг дор бичээд чухам яаж хэрэглэгдэх нь ойлгомжгүй нэг том явуулсан байсан бол одоо бол энэ шүүгийн өмнөх шатнд бодит байдлыг хэргийн байдлыг хэрхэн тогтоох вэ? Шүүгийн шатнд яаж тогтоох вэ гэдгийг энэ зарчмаар зааварч өгсөн байна. За энэ дээр би жоохон тогтож ирэх бол за яг тэгэхээр энэ мөрдөх шоргоор бол шүүгийн өмнөх шатнд одоо гол үгээр үүсдэг чинь энэ хүмүүс бол хэргийн байдлыг яаж тогтоох вэ? Энэ тал бүрээс бүрэн бодтой хяналтны үндсэндээ шалгасны үндсээр одоо тогтоох ёстой гэдэг тай. Харин шүүх гэхдээ энэ бодит байдлыг тогтоохдоо нэг шаардлага тогтоогдсон гэдэг шалгуур нь юу вэ гэхээр тэр эргэлзээ байх хэрэгтэй. Хизээ тогтоосон гэж үзсэн гэвэл энэ чиний тогтоосон ч эргэлзээгүй байх хэрэгтэй гэдэг шалгуур тавьж байгаа. Өмнө нь эргэлзээгүй гэсэн ойлголт байгаагүй шүү одоо манай. Тэгээд эргэлзээгүй ямар юм тогтоогдох вэ гэдгийг энэ дөрвөн зүйл ялдах тийм ээ цагаатлах гүндрүүлэх гэсэн энэ дөрвөн зүйл эргэлзээгүй байх. За тэгэхээр нөгөө прокурор маань нөгөө шүүгийн өмнө нотон ойр гэдэг бидний зүйлээ үндсэн шүү дээ. Хэрэн ер нь нотод чадж гэнэ үү гэдэг эцсийн шалгуур энэ прокурор ярьж байгаа юм үнэхээр эргэлзээгүй байна уу гэдэг байгаа. За тэгэхээр эргэлзээ гэдэг энэ зүйлийг бид нар бол урд өмнө нөгөө байцааш шиг тулд дээр ганцхан тохиолдолд хэрэгэлсэн шүү. Гэхдээ тэр нь амьдрал дээр бас хэрэглэгдэж байгаа юм. Тэр нь болохоор жигтэй ялгагдсан нөгөө гэмбуруутай хэсэг нь эргэлзээтэй байвал ашигтайгаар шийднэ гэдэг нэг зарчим байгаа шүү дээ. За энэ дээр нэг эргэлзээ гэсэн ганц яваад тэр нь одоо чухам хэр амьдрал дээр нь одоо энэ эргэлзээ нэмэгдээд энэ тэргийн бодит байдлыг тодорхойлох шалгуур шинж болж байгаа. За тэгэхээр эргэлзээ гэдэг дээр бас хэдүүлээ нэг юм бодчих хэрэгтэй. Эргэлзээ гэж юу байх вэ гэж. Эргэлзээ гэдэг бол ерөөсөө тухайн хүний дотоод бат итгэлийг эргэлзээ гэж эргэлзээ. Дотоод бат итгэл гэдэг нь юу гэхээр энэ хүн гэм буруутай, гэм хэрэг үйлдсэн гэдэг асуудлаар тийм ээ одоо гэдэг асуудлаар хангалттай баримтаар ойлгомжтой хангалттай ойлгомжтой тэр нөхцөл байдлыг бид нар эргэлзээгүй гэж үзэж байна. Хангалттай байх хэрэгтэй нөгөөх нь ойлгомжтой байх. Хоёр зүйлээр одоо эргэлзээ гэдэг зүйлийг одоо тайлбар. Тэгэхээр энэ эргэлзээ болоо тийм одоо тийм таамаглал хөнгөн компани тийм таамаглал дээр үндэслэж болохгүй. Үндсэндээ эргэлзээ яг бодит баримтан дээр тулгуурласан ийм зүйл байх ёстой гэсэн ийм санаа гарч байна. За ингээд шүүхтэр бол энэ бодит байдал гэдгээ яаж шийдэх вэ гэхээр мэтгэлцэн. Гэхдээ мэтгэлцэхтэй утга нь байж та бид ч урд нь нөгөө хавцас тэргийн материалыг судалж үзээд хавцас тэргийн өрөө натрж яах юм уу гэж ярьсан тийм үү? Одоо бол энэ эргэлзээгүй гээд прокурорын оруулж ирээд байгаа энэ зүйл нь үнэхээр шүүхийн хэлэлцүүлэг талуудын мэтгэлцээнээр тэрнийг эргэлзээгүй байдаг гэдгийг шүүхийн өмнө хангалттай харагдаж чадуу гэдгийг мэтгэлцүүлж байгаа. Тэр эргэлзээ гэдэг нь одоо шүүхийн өмнө батлах чадвар гэдгийг ташаална. За тэгэх юм бол эргийн бодит байдал тогтоогдчихэ гэж. За ийм ч учраас одоо нөгөө шүүхээс урд нь бол нөгөө нотлох баримт хангалттай байх нөгөө шүүх үзэж байгаа. Ийм баримт дутуу бай. Одоо мөрдөн байцаа дахиж эргийн газрын үзлэг хийгээд тийм үү? Дахиж одоо хүнийг нүүрэлтүүлэн байцаа гэж уцаадаг байсан. Одоо болчихсон гэдэг та нарт дуулсан.
Тэр болчихдгийн учир нь ингэж нэг хулгай дээр суулж тэгж бодит үннийг шүүх тогтоохоос татгалзаад зүгээр одоо энэ прокурорын энэ оруулж ирээд байгаа зүйл нь тэгцэн хэрэгцээтэй байна уу гэдгийг үзээд тэгэл үнэхээр дотоод итгэл өрнө шиг шүүгчийг талуудын энэ тэгцэнээр хүн баттай байна мөн байна юу өөрийгөө шийдчихээ. За ийм л дагуул ийм зарчмын үйл болсон гэдгийг тавьхан ойлгоорой гэж энэ тэргийн бодит оруулж. За энэтэй холбооч нөгөө мэтгэлцэл зарчим гэдэг маань алга болсон. Яагаад алга болчихвээ? За мэтгэлцэл зарчим бол нөгөө түрүүний хэлдгээр баруун орнуудын ядаас Монголд гэхдээ бүр алга болсон гэдгийг бетад байсан шүү дээ. Тэгэхээр бетаас зүгээр мэтгэлцэл зарчим энэ дотроо ороод энэ тэргийн бодитыг дотроо ингэж мэтгэлцэл маань орчирээд тусгай анги дээр шүүх хуралдаа дээр мэтгэлцэл зарчим задлаад болсон. Тэгэхээр нөгөө нэг хөнгөгийн шинжтэй өргөжөөд байсан мэтгэлцэл зарчмыг одоо яг амьдралд ингээд зүйл заалтан дээр яаж хэрэглэгдэх үү гэдгийг задлаад өгсөн. Энэ бол тусгай анги дээр одоо бүр задлаад өгсөн байна. За ийм маягаар одоо юу зохицуулах болсон. За их жоох ингээд удчлаа. Одоо жоохон үгүй явахгүй. За хүний хатшгүй ирэх байна. За энэ дээр шинээр нэмэгдсэн дэд бол баримтлах 22-ыг ярьсан гэдэг хатшгүй. Загтлын тэр нэвчих мөрдөн мөшгөрөгчүүлээ гэж энэ олон ойлголтууд нэмэгдсэн. Энэ утгаараа өшөө энэ байцаан шийдвэрийг хатшгүй байхыг баталгаа өргөжсөн гэж үзэж байгаа. За энэ одоо нэвчих мөрдөн мөшгөрөгч нөгөө олон улсын гэрээ баримтсан дээр хатшгүй байдлыг томьёолт ордог ерөнхий шүүхийн эсрэг конвенц 84 оны конвенцт бол энэ ордог. Энэ дээр бол яг баримтлах одоо мөрдөн мөшгөрөгчдийн хязгаарлах энэ ойлголт асуудлууд тэр 84 оны конвенцийг одоо энэ ерөнхий шүүхийн эсрэг конвенц тусгацсан байдаг. Тэгэхээр энэ хатшгүй байхыг бид нар бол энэ хоёр зүйл байгаад байсныг өөрчлөж байгаа. За дээр нь бол энэ нэг онцлог зүйл бол нөгөө баталгааны хангаж зохицуулалт орсон. Эрүүгийн хариуцлага үдээлхийг хоригдно гэж байгаа. Өөрөөр хэлбэл бүрүүтэй за энэ дээр биш би дараагийн дээр нэр. За энэ үндсэндээ ийм хэдэн зүйлийг онцолж хэлсэн байгаа. За эрүүшүүл за энэ бол цоо шинээр авсан зарчим. За доогоор би зурцсан байна. За энэ бол нөгөө ерөнхий шүүхийн эсрэг тэр конвенцийн заалтыг л манай одоо хэрэгжүүлж байгаа. Нэг. За хоёрдугаар нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын дэлхийн загвар хууль 80-аад орны цэцлаш эрдэмтдийн одоо хөгжингөө орно, хөгжиж байгаа орнууд зориулсан хууль. Тэр хуулийн заалт дээр одоо 200 хэдтэй яг одоо энэ чигээр байж байгаа. За ингэж одоо хуулийн зарчим болгож оруулж өгсөн нь энэ ерөнхий шүүхээс ангид байх хүний эрх хэмжээлээр хязгаарсан томхон дэвшлээ гэж ингэж үзэж байгаа. За энэ бол ингээд цоошин зарчим орж иж байгаа маа. За хууль шүүхийн тэгш байх бол байгаа. За гэхдээ энэ хүйсийн ялгаа хөгжлийн бэрхшээл. За ингээд нөгөө хуулийн этгээд эрүүгийн хууль сүгэх болоод байгаа шинтэй холбоотой. Тийм үү хуулийн этгээдийг хөргөчний одоо зүйлээс нь бас ялгууртай хандаж болохгүй гэсэн ийм хоёр заалт орж ирж байгаа. Хоёр заалт. За тэгэхээр энэ бол шинээр нэмэгдэж орж ирсэн ийм тоо. За энэ бол бас одоо улсын ингээд конвенц тусгагдсан. Хүйсийн одоо юу бол манай улсаас хэлбэл бид ярьдгүй энэ зүйл одоо ингээд ерөнхий хууль ингээд орж ирж байгаа учраас энэ бол хүний эрх талаас зөв тэр одоо хүмүүс эрх талаас дэвшилттэй боллоо гэж үзэж байгаа. За хөгжлийн бэрхшээл гэдгээр томьёолсон. Бид нар ч одоо нөгөө одоо зарим ойлгож нөгөө тахир дутуу тийм үү эдгэргээ нэр томьёолд явж байгаа. Энийг бол одоо хөгжлийн бэрхшээлийн улмаас гэж одоо өөрийн хамгаалдаг одоо нөгөө хууль зүйн нэр талаасаа ч хэлэх байх юм байна гэдэг утгаар бид нар бол одоо хож өмнө хуулиар прокурор шүүхрэлтээс зайлшгүй гэж одоо нөгөө 1935 оны хууль дээр байгаа шүү дээ. Тэр чинь ингээд солигдсоор байгаа тэрний шиг л одоо бас өөрчлөлт хийж байгаа гэж байна. За шүүхэд хандах хэрэг байна шүү дээ. Цоошин хэрэгч. За байцаа шийдвэрлэж шүүж байгаа. Тэрээс эргэн мэрэгний хууль дээр бүгдээр шүүхэд хандах хэрэг. Энд чинь олон улсын хууль томьёо заасан хүн болоод одоо шүүхэд хандах хэрэгтэй. За энэ хэвчүүд одоо яг шүүхэд хандах дээр санчлаа. Хуучин чи бид нар оролцогчийг нөгөө задлаад сэжигтэй яадаг шүүгдэгч оролцогч гэдээсэн. Одоо манай хуулиар энэ бүх төр оролцох сэжигтээс хүн гэдэг утгаар оруулж байгаа. Хүн хуулийн этгээд. За тэгээд хүн гэдгийг яагаад ингэж нэр томьёолсон юм гэхээр нэр томьёолсон гэхээр нөгөө
хуучин бол бид нар чи иргэн Монгол улсын иргэн, гадаадын иргэн харьяалгүй тэгээд 3% ачдаг. Тэгэнгүүт иргэн дотор нь харьяалгүй өгөн нь ордоггүй. Тэгээд тийм учраас хуулийн бичлэгтэн дээр аягүй зовлонтой. Нөгөө эргүүлгүүдийн тайлбарлахаар өвдөө нэр тус дурдж яж ингэ тайлбар. Гэтэл манай Монгол улсын үндсэн хуулийн 2 дугаар зүйл дээр нь шүү дээ. Хүний эрх хэмжээлөө ингээд тодорхойлсон. Тийм учраас хүн гэдэг хамгаалалтыг ерөөсөө тэр ядархаа болоод хүн бүхэн хууль шүүхийн өмнө ирэх гэжтэй. Тэгээ хүн бүхэн шүүхэд ханддаг гэдэг ингэж нэг тайманд зүйцүүлж олж гисэн. За энэ учраас та бүхэн одоо хүн гэдэг болсон байна. Тэгээд хуулийн тэрчээс хоёрхан хамгаалалтаа явна гэж ойлгоно. Аа за энэ хөнгөлөлт энэ байсан дээр чинь энэ 18 дээр. Гэхдээ энд нэг гоброн зурцын нэмэлт. Гэхдээ энэ толгой арчиг дээр бол энэ хууль зүйцэлцээ гэж байгаа юм бол. За гэтэл энэ манай үндсэн хуулийн 2-16 дээр ч шүү дээ. Хуулийг таслалтай шүү. Тэгээд хууль зүйцэлцээ гэдэг үг байна. За судлаач чинь өнгөлөлт дотроо хууль зүйцэлцээ орно гэж эсвэл хууль зүйцэлцээ дотроо нэр нь орно гэж зөндөө нэрөө судлаач. Ер нь би юугаа манай хууль юугаар ирсэн гэж үсвэл дээр байгаа дундаа таслалтай нэр томч бие даасан хоёр байна. Тийм учраас оруулъя гэх ингээд оруулсан ийм зүйл байгаа. За нэмэгдэж дахиад орсон юм тэр хараар авчихсан. Хуулиас нэршил хөндөг зөрчигдсөн гэж үзэж байгаа гэж томьёолсон шүү. Хууль бол зүгээр л өнгөлөгч аав хууль зүйцэлцээ аавна гэж бичсэн бол одоо хуулиас нэршил зөрчигдсөн хөндөгдсөн гэж үзэж байгаа. Тухайн хүнээс. Тэрнээс хэн нэгэн төрийн байгууллагын шалтгаан зөрчигдсөн байна гэж тогтоосны дараа биш. Тэр бол өөрөө л тэгж үзсэн хангалттай. Энэ дахиад эрхийн нэгнээ гэсэн ийм тавтал гэж. Энэ ч бас одоо тэр өнгөлөг авах хууль зүйцэлцээ үзүүлэх утга учиртай холбогдож байна. Ер нь ийм тохиолдолд тэр хүнд бол. За хоёр дахь нэг том зааш бол бид бүхэн чинь нөгөө өнгөлөг болцоо нөхцөл гэдэг нэг боломжоор гэж ганцгүй байсныг одоо өнгөлөг нөхцөл цаг хугацаа гэж томьёолсон. За энэ бол үндсэндээ бас өнгөлөгийн үйл ажиллагаанд томоохон боломж хийж зарчмын заалт учраас энэ цаг хугацаанд жишээлбэл тавтас тэргийн материалтай хэд хоногийн хугацаанд танилцах юм. Тийм үү? Бид нар мэдээгүй байх холбоотой очсон гарч ирдэг тохиол бас байна шүү дээ. За тэгэхээр одоо надад хэлээрэй. Би одоо тавтас тэргийн материалыг танилцсан шүү. Ухаас өмнө ч гэдэг юм. За ингээд маягаар хүний эрхийг бас дээрдүүлэх зохицуулт байна гэж үзэж байгаа. За ингээд. За гэмөрөөгд тооцохтой бол энэ хоёрын за хүмүүст ихээр чи яг нэр томьёо өөрчлөсөн. За ялтан гэдэг зүйлийг өөрөөсөө ойлгоцсон байсан. За бид нар чи ялтан гэхээр нөгөө албан шатны шүүхийн шийдвэрээр гэм урагтай тооцохдоо Монгол улсын нэрийн өмнөөс уншуулсан хүнийг бид чи ялтан гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ өөрөөс мартсан юм уу? Байхгүй. Энийг оруулъя. Энэ гэм урагууд бас тооцох их байна. Яг тэр юм чин дараа давна шүү дээ. Давах шат. Хяналттай шалтгаан тийм ээ. Ийм учраас энэ одоо зүйлээ оруулъя гэсэн би бусдад зохицуулт нь хэвээ байгаамаа гэж байна. За хоёрдугаар бүлэг дээр энэ харьяалтын асуудал дээр нэг онцлог зүйл хэлэхэд урд өмнө харьяалтыг өрдөн байцаалтын ажиллагааны өмнө өрдөн байцаалтын харьяалтын талаар байцаалтын ажиллагаа доктор нь бичсэн байна. Шүүхийн ажиллагааны өмнө шүүхийн харьяалтыг бичсэн байсан. Одоо нэгтгээд энэ ерөнхий үндэстэй хийсэн. Энэ нь зөв болсон байна. Хуулийг хэрэглэхэд амар. Одоо энэ гол ерөнхий процесс урд нь ингээд бөөгнөлөд бичсэн зөв байх гэж бодож байна. Тэр учраас ингээд харьяалтын асуудлыг хоёрдугаар бүлэг болоод өрдөн байцаа шүүхийн харьяалтыг оруулсаа. За ингээд бүр харьяалтад нийтлэг үндэстэй ийм хоёр зүйлтэй болсон. Хуулийн харьяалт гэсэн юм байна. За утга дэвсгэрийн харьяалт. За хуулийн харьяалтын бол ягтай бидний хуулийн ойлголтоор юу юм? Нөгөө субъектийн харьяалт. Хэргийн харьяалт байсан шүү дээ. Хэргийн хөнгөнөөр харьяалт. За тэр нь маань одоо бол хуулийн дээр шууд одоо ойлголттой бичиг газар тэр тэрийг хариуцсан тийм нэрүүдийг тэгээ энийг аваад нэг хуулиар ингээд зааглаад авчихсан учраас хуулийн харьяалт гэж нэрлэе. Утга дэвсгэр бол нөгөө тэр үйлдэлсэн нэг. За ийм нэг хоёр үндсэн бичмэлт нь бол энэ харьяалтын үндэслэл болсон шүү гэж ингэж ойлгох. За энэ дээр нэг онцлог зүйл хэлэхэд байна шүү дээ. Энэ нэмэгдсэн зүйл энэ хоёрдугаар зүйл байна. Энэ зохицуулт бол Монгол улсын гадна за тэгээд тийм ээ хааруулсан мэдэгдэхгүй гэдэг хүн эдийн засгт байгаа усан за одоо нөгөө гадаад бүлэгт явж байгаа энэ
эргээ харьяалдаг хэрэг бүрдүүлэх байцаатай шатнд болсон л дөө. Энэ эргийн шүүгээ харьяалдаг юу болох вэ? Эргүү намын хэрэг ингэж зохицуулсан шиг энэ шинэ харьяалал. Харьяалын талаар маргаж болохгүй ганц шүүхтэй байсныг мэдж байгаа шүү дээ. Одоо эргэн харьяаллыг прокурор тогтоодог ийм болсонтой холбоотой мөрдөгч прокурор харьяалын талаар маргаж байна. Энэ манай хэрэг танай хэрэггээд байх зүгээр гэж нэмж өгсөн. Өөрөөр бол шүүгэл зөвхөн харьяалын талаар маргахгүй байсан шүү дээ, тийм ээ. За энэ шүүгэн харьяалтай нэг шинэ нэмэгдсэн зүйл байна. Тэр нь болохоор энэ өнгөө зохицуулалтын төлөөлөгчийн бодлого үндэстэй байх юм бол чиглэлийн зөрчилтэй гэдэг ойлголт бол ганц шүүгчийн асуудал биш. Бүр шүүх, өөрөлдөө шүүх тэр хойно харьяалж байгаа тэр шүүгэн байгаад тэртэй холбоотой. Ийм учраас ийм юм үндэстэй гэж үзэх юм бол шүүгэн харьяалыг өөрчлөх асуудал ярьж байна. Тэгэх юм бол дээд чатны шүүгэн энэ харьяалыг шийдэх шинэ ийм зохицуулалт орж ирсэн. Энд бол одоо үндэстэй өнгөө зохицуулалтын төлөөлөгчийн бас их маш том ийм ойлголт энэ хүмүүсийн эдгийг хангаж хүлээж ийм гоцч харьяалын асуудалтай гомдол гаргахгүй өөрсдөө шийдэл явуулдаг. Тийм ээ нөгөө хэрэгжүүлэгч нар байсан шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө спектрлээс энэ орж ирэх гэж байна. За яг энэ бол нэг зүйл энэ олон баялаг газар гээд дагнасан чиг үүрэгтэй газар гээд бид нар мэддэг мөрдөлт яваа. Энэ нь нөгөө нэг одоо шинэ улсын мөрдөн байцаагтай хөдөө гарсан гэж хэлж нэгтгэж шалгасдаг. За энэ харьяалыг яах вэ гэх ийм асуудал. Энэ тохиолдолд прокурорын замдыг үндэслэж байгаа шүүхээр шийдэх эрүүл нийгмийн өөрсдөө тогтоох гэсэн ийм шийд зохицуулалт бас орж ирсэн. Энэ эсвэл зүйлийг та бүхэн сайн яг томшаарай энэ шинэ зөвшөөрлөгч. За энд бол яг мөрдөлтийн харьяалыг зааж хэлсэн. Энэ одоо харьяалын асуудал тийм ээ энэ хамтарч энэ юу явуулж болохоор ийм шинэ зохицуулалт орж ирсэн юм. Цагтаа тагнуу барилгалаа дэмжих газрын томоохон гэлтэрүүд олон оролцох хэрэгтэй. Ийм хэд хэдэн төрлийн гэлтэрүүдтэй дагуулсан дандангаараа явуулдаг. Хамтраад прокурор шийдвэр гаргаад ингэх юм бол өдөө байж хамтарч явуулж. Энэ бол байцааны шийдвэрээс дөрвөн шуурхай тэр илрүүлэх одоо юм шиг гэж ингэж үзэж байгаа. Дараа за харьяалал тогтоод хуучин одоо харьяаллыг энэ прокурор одоо хэрэгжүүлснээс нь ерөөсөө одоо харьяалал энэ дээр за мөрдөн байцаагчийн хувьд бол энэ санал гаргадаг ийм зохицуулалт явуулдаг. Тэгээд ерөнхийдөө зүгээр харж байгаа манай прокурорын 193 бай өмнөх одоо тэр зохицуулалтыг харж одоо нэг зохицуулалтыг ингээ харж байгаа нь ер нь одоо нэлээд их ажил нэмэгдсэн. Иргэн нэмэгдсэн гэж би бол ер нь харахаар ажил нэмэгдсэн. Хариуцлага нэмэгдэхгүй да тэр хэмжээ. Нөгөөдөөс нь бол иргэн нэмэгдсэн шаардлагатай ерөөсөө ажил нэмэгдсэн, хариуцлага нэмэгдсэн ийм байдалтай болсон шүү. Одоо ерөнхийдөө мөрдөн байцаагч нар бол ер нь хөвчлийн санаа юмар прокурор өгөөд тэр хүнээр батлуулаад байдаг. Энэ учраас манай прокурорууд бол одоо айгүй хариуцлагатай ажиллах ийм зүйлтэй тэгээ их ачаалттай болох ийм л одоо болж ирж байгаа. За тэгээ нөгөө шүүгээс буцахгүй болсонтой холбоотой зөвхөн одоо буцхааргүй тийм иргэн шүүх рүү гарцаа байна. Ийм болж байгаа учраас тэгэхээр хариуцлагын юм нэмэгдэж байгаа. Энэ хуулийн нэг онцлог бол энийг өөрөсөж хэлмээр. За ингээд харьяалын асуумжийг шийдэх хугацааг ингээд даасан энэ чанд өгвөл 3 хоногийн дотор шийдэх. Энэ манай хууль байхгүй байсан л та бүрээсээ шийдэх юм хэлэхгүй. За гол үлдээ ийм зүйл байна. За энэ доогоор эргүй хэрэг шийдвэрлэх гэдэг энэ үндэслэлийг цааш нэ оруулж ирсэн шүүхийн бүлэгтэй. Одоо шүүхийн үндэслэл юм та. Одоо 3 шатны шүүх байгаа шүү дээ. Тэгээ энэ 3 шатны шүүхийн үндэслэлийг энэ тавтаа хэсэгт нь оруулж энэ цааш нь гурав. За энийг харна. Энэ 3 үндэслэл. За энэ 3 үндэслэл бол ер нь 3 шүүхийг энэ шүүхүүдийн үндсэн гол үндэслэлийг хэлсэн. За бид бүхэн юу бол энэ үндэслэлийг урд нь хаанаас авах гэсэн хэрэг. За давх хяналт хоёр дээр шүүх насны хурдын хэмжээ хязгаар гэдэг байсан шүү дээ. За тэрнээс л авах гэсэн. Хэмжээ хязгаар энэ хоор ийм юм шиг. Одоо бол үндэслэгээд урдаа давхын ямар зорилготой хурдтай байгаа. Давхын хяналтыг даах шиг гэдэг ингэж гурван тайлбарлаж өгсөн. За энэ шинэ зохицуулалт юм аа гэж байна. За хэрэг бүртэн байсалт явуулсан энэ нэг нэмэгдсэн зүйл бол энэ заалтанд хуулиар хариуцлагыг
шүүхэнэ шийдвэрлэх энэ юу гэж байна. За тэгэхээр манай хэрэг үйлчлүүлэлтийн шалтгаан руу шүүхийн хяналт нэлээд болж ирсэн. Одоо өмнө нь бол бид нар чинь нөгөө сэжигтэй баримтлалт нэг шүүгээр зөвшөөрсөн тийм үү? Ялдагдагч асны цагтаа хоёр харах юм байна. За энэ л байсныг одоо нэлээд их өргөдөг шүүхийн өмнөх шалтгаанд хэрэг шинжээг байхад хэлэлцүүлэг өөр талуудын оролцоод байна шүү дээ. Явуулдаг болсон. 2-3 зүйл байна. Энэ нь одоо шууд энд хэлчихэв. За нэгдүгээр юу гэхээр хамтран ажиллаж этгээдээр тогтоох нэг ийм асуудал байна. Тэгэхээр энэ дэрэг үйлдэлц одоо манайхаар туслагч нөгөө туслагч харилцаж тэр нөгөө зохиол байгуулалт дээр орж явж байсан аюулгүй байдлыг гэмээр бодлоо гэж тэгээд одоо нөгөө талд ажиллах юм. За энэ хүнийг ингэж тогтоох уу юу гэдэг юм шүүхийн өмнөх шалтгаан шүүхийн хэлэлцүүлэг нэг юм байгаа шүү. За хоёр дахь нь нөгөө ялгагдчихыг цагтаа хоёр. Тэгээд зэрэг энэ байгаа хоёр. За гурав дахь нь шүүхийн өмнөх шалтгаан өргөсөн хэлэлцүүлэг гэдэг нэг одоо ялгагдчихыг шүүхийн шийдвэрлэх шалтгаан гэдэг байсан шүү дээ 200. Тэр чинь нэг шүүгчд ангаараа хэрэг энийг одоо шүүгөр болоогүй гэж шийдчихийг одоо ганцаараа биш бүх талуудыг оролцуулж хэлэлцүүлэх 17 зүйл байгаа шүү. Тэр 17 нь хүний эрх зөрчилсөн байж нь болохоор дутуу яриа гэж ингэж байгаа. За ярээс боллоо гэж үзвэл шүүгчид болоогүй мөрөндөө хэлж цаахаа. За ийм гурван том хэлэлцүүлэг байна. Тэр юмыг энэ хийж байгаа юм. Хуулиар хариулсан асуудал гэдгийг хэлж байгаа шүү. Тэгэхээр цаавар юу нэрэ. За шүүх хурлааны нээлттэй явуулах зарчим дээр нэмэгдсэн зүйл нь энэ байна. За бид тэр хандлуулсаг нь танах төрөнд тайлбарласан. За энэ хоёр дахь зүйл дээр хуулиас хамгаалах зорилго энэ байж тээ нээлттэй дээр одоо бүрийг хам. Нээлттэй гэхээр ийм хүмүүст орвол дээрээс бүх тохиол хаалттай байна гэж бид үзсэн бол нэг сонголтоо гарсан. Хэрвээ тэр хүмүүс энэ ашигтай байх юм бол хичнээн насан туршийн хүн орсонч хурлыг нээлттэй явуулж олон гэсэн ийм шийд зохицуулж байна. Ууч бол зөвхөн үнд байвал шууд хаалттай явуулаад ойлгоцсон шүү дээ. Одоо бол тийм биш юм. Хоёрдугаар заалтаа ашигтай байна. Нээлттэй явуулах нь ашигтай байх юм бол тийм ээ. Одоо хурлыг хаалттай явуулж нээлттэй. Ийм зарчмын гэдэг юм уу? Ийм агуулга өөрчлөгдсөн. За шүү бүрэлдэхүүн. За энэ нөгөө гендергийн чинь одоо нөгөө юугаар төлөв найгах бүл өнгөнгөө болцсонтой хамтдаа тийм үү? Зүгээр 8 жилээс дээш ихтэй одоо юу юм яа. Төгс бүрэлдэхүүнтэй анаас бусад тохиолдолд нь одоо дандаа шийдээ гэсэн ийм зүйл байгаа. За ингээ яг энэ бүр онцолж ийн яагаад ингэ татвар одоо энэ шүүгөр зөвлөгөөнөөс тогтоосон журам гэдэг зүйлүүд байгаа. Энэ хуучин чинээр өргөж шүүгчдээ шийдчихдэг. Тэгээд дамждаг ийм байсныг одоо дандаа тэр шүүгчдийн зөвлөгөөнд бас гаргасан журмын баримтаар шийдэх гэсэн. Тийм. За иргэдэд төлөөлөгчдөө нэг онцолж явах байна. Иргэдэд онцолж орсон нэг зүйл байна. За энэ юу байгаа гэхээр тэр нэг актер үүсч биш энэ уралдааны дараагийн хуучин бол ингээд асуух дараагийн зүйл авч юм уу авахгүй ч юм уу ийм байсныг энэ яг тоодчихлоо гэсэн. Дараагийн зөвшөөрлөлтэй байх асуулт тавина. За ингээд их мэрхийн жаахан хуучин их үүрэг гэж байсан шүү. Үүрэг гэсэн үг байсан. Одоо зүгээр эрх болсон. Энийг нэг анхаарч. Та нар хуучин байгаа. Тэгэхээр бид хэд үүрэг нь аль бодлоо гэж өөрснөө боддог. Одоо хэглээс нарахаар үүрэг нөгөө талаараа иргэл байгаад байдаг. Одоо амар энэ чинь нэг бол энэ бол эрх юм. Тэгэхээр эрхэнгүүд энэ сан бичих уншихгүй ч байж болно гэж баг ойлгож шахаад бас нэг ийм байдал байгаа одоо. Үүрэг байхаар заавал тийм болчиход байна. Тэгэхээр энэ зөв үгүй мэдэхгүй. За тэгээд та бүхэн ер нь бодчих тийм. За та нар бүгдийг мэдж байгаа. Нэг 45 минутын хэрэгтэй байгаа. Одоо эрх судлан багшаас асуулт тавьж явж байна. За прокурорыг бол батар шиг явна. Одоо нэлгэрэнгүй ярьчин. Тэрчээс прокурор болчих юм биш байна. Одоо мод ярьцдаг юм. За энэ асуулт хариулт авахгүй байна гэж ойлгож байна. Эрх судлан багш
асуухаар нь бол ерөөсөө нээлттэй шүү дээ. Эзэж. Гэтэ одоо тэр үгээр яаж байгаа юм бэ? Гэтэ аргагүй шүү дээ. За, эрдэс болон багш 15 минутын цаг маань 8:30-аас эхлэв, 8:45-аас эхэлсэн гэдгийг анхаараарай. Хойшоо жахамж явуулдаг үү? За, та За шууд цаашаа явуулъя. За. нэг асуух байна. Гурван асуулт байна. Ингээд дуусны дараа асуулт байна. Гэхдээ энэ яг асуултыг яг болохоор конжираа багтгаа тийм мартаад хүмүүс анхаар өөр юм дээр ярьж байна. Тэгэхээр нэг асуулт нь ерөнхий байдлаар шийдэх ажиллагаа явуулахгүй гэсэн асуулт гарч ирсэн. Сайн явуулахгүй. За нөгөө талд нь ерөнхий байдлаар шийдэх ажиллагаа явуулаад гэнэтгийн шийдгүүд хэрэгсгүй болсон. Ийм хоёр юм хэлээд байна. Тэгэхээр гэнэтгийн шинжлэх ухааны хувьд ийм хоёр нэмэлттэй хөгжиж байна. Тэгэхээр яагаад өмнөх үеэс ерөөсөө ерөнхий байдлын шийдэх ажиллагаа явуулахгүй явуулдаг байхгүй. Явуулдаг тэр гэнэтгийн шинжлэх ухааны нөхцөлд октоодын үеэс хэрэгсгүй болж шатнаас нь. Одоо тодорхой ажиллагаа явуулаад тэр болохоор шатнд гэнэтгийн шинжлэх ухаанаас ялгаад хэрэгсгүй боллоо. Эсвэл бүр шатнд явж байгаа зайлах хүмүүстэй түүхэн шатнд гэнэтгийн шинжлэх ухааны хэрэгсгүй боллоо. Яагаад энэ ерөөсөө октоодын үеэс нь гэнэтгийн шинжлэх ухааны октоодын үеэс нь хэрэг хэрэгсгүй болгох юм уу? Байцаан шиг ажиллагаа явуулахгүй байсан энэ доктор ийм хайдар. Доктор болоогүй юм уу? Тэгэхээр шууд ерөнхий байцаан шиг ажиллагаа явуулахгүй гэдэг ерөөсөө гэнэтгийн шинжлэх ухааны юм гэсэн. Гэнэтгийн шинжлэх ухааны тодорхой ажиллагаа явуулж шин доктор нүцэг харагдаад байна. Доктор. За нэг асуулт, хоёр асуулт тэр шүүгт хандах хэрэг асуулт. Тэгэхээр шүүгт хандах хэрэг чинь өөрөө нэг хэргийн тохирч шүүгдэгч ядаг толгойд асуулт гарч ирэх байна. Тэгэхээр өөр энэ шүүгт хандах хэргийг өөрөө процессын өрөөнд хэр ийм процессжуулсан юм бэ? Өөрөө энэ процессыг чадаагүй бол энэ өөрөө формат ирэх байна. Тэгэхээр ингээд илүү үр дүнтэй бодож чадсан уу? Тэгжээж өөрөө энэ хэрэг бүлээн үр дүнтэй хэрэгж боломжтой. Гурван асуулт гэмбүргүүд тооцсон зарчим асуулт хэрэгтэй. Тэгэхээр доктор гармт гэмбүргүүдтэй гэж хэлнэ гэж. Тэгэхээр үндэсний агуулгаар гэмбүргүүдтэй шүүгээр доктор хүртэлх гэмбүргүүд болно. Тийм ээ шүүгээр. Тэгэхээр шүүхэд зөвхөн агшны шүүгийн шийдэл доктор гарснаар гэдгүү шүүхэтгээ бүхшний шүүх гэж үзээд байна. Бүхшний шүүх гэж хэлж байгаа бол гол гарсан тохиолдолд докторын бэлтгэл явах тийм үү. Гэхдээ энэ үдгсэн тохиолдолд гэмбүргүүд ийм процесс байгаа юу? За би эхний нэгдүгээр асуудал дээр нөгөө юу ярьсан те? Зарчим биш оолцож байна. За энэ дээр би түрүү нэг тавч ярьсан. Нөгөө хуучин одоо өмнөх хуулиар бид гэмт хэргийн шинж байх юм бол эрүүл хэргийг үүсгдэг байсан шүү дээ. Гэмт хэргийн шинж гэдэг маань бид нар юугээр процесс дээр юу гэж ойлгодог байсан. Тэгэхээр тийм үү? Нөгөө нийгэмд аюултай үйлдэл тохирол учирсан байвал хангалттай. Тэрнээс хэн үйлцэн одоогүй ч ярьж байна. За нөгөө эрүүл хуулиар харилцан үйлдэлийг үйлдэлсэн. За ийм л байвал бид гэмт хэргийн шинжээ одоо үндсэндээ бараг нэг хүртүүний дөрвийн тийм үү? Одоо тэр объектив хаалгын маягныг л байж гэмт хэргийн шинжгээд тэгээд бид нар зөрчилдөгөө шууд гэмт хэргийн шинж байгаа учраас шалганы хэл явуулдаг гэсэн. Одоо хамгийн зөвхөн шинж гэдгийг чи аваачаад бүрэлдэхүүнтэй адилхан болгочихлаа. Яг одоо энэ хүн асууж байгаа зүйл бол бүрэлдэхүүнтэй адилхан хуучин ч бол шинж гэж ихэж явж ирсэн аа нөгөө дөрөв тогтоогдохгүй бүрэлдэхүүнгүй гээд тийм үү? Одоо хэрэгсэхгүй болгох болоод байсан шүү дээ. Одоо болохоор шинж гэдэг юм онгод ороод бүрэлдэхүүнтэйгээ тэнцүү болчихлаа. Шинж гэдэг юм аа ихлэ тогтоохын тулд байцаан шийдэх гэж байгаа шүү дээ. Гэтэл одоо шинж гэдэг нь бүрэлдэхүүнтэй адилхан болчихоор яаж эхэлж үүсэх вэ гэдэг асуудал уцаартай байна. Тэгэнгүүт одоо манай хууль дээр шүү дээ. Хэрэг бүртгэлтэй нэг ойлголт ороод ирсэн. Одоо би таагийн дараа сайн руу орно. Хэрэг бүртгэлтэй хэрэг нээд хаана гэдэг
байна. За тэр нэн хаана гэдэг дээр тайлбарлах бол ерөөсөө гомд байна. Одоо гэн дэргийн тань эргүүг өөрийгөө авирсан гэж үзээ. Миний эрх хичээлээ зөрчигдлөө гэж үзээ тэгээд тэр үндсэнд гаргаад тэр хүн бодтой гомд гаргаад ирвэл тийм үү? Тэрийг одоо манайхад уушнаар 172 шүү дээ. Нөгөө эрүүгээ хайлтшгүй ажиллагаа биш. Тэр шиг үүсгэн. За ингээд энэ үүсэж байгаа ажиллагаа маань хэрэг үргэлжлэлтэй хэргийг нээж байгаа гэж явж. За тэгээд тэр нээж байгаа ажиллагаа нь явагдаад гэм тэргийн шинж одоо энэ бас манай хойш шиг 14 хоног 5 хоног шалгалтад яваасны дараа тиймээ энэ саяны гомдол нь үндэстэй байна гэж үзчихвэл сая одоо эрүүгийн хэрэг үүсгэж ядагдаж шууд татчих. За энэ үүсгэж татчих байгаа нь бол одоо үндсэндээ саяны хэлдэг гэмтлийн шинжтэй байна гэдэг ийм ойлголт руу орж ирж байна. За хоёр дахь хувь энэ нөгөө нэг зарчим хэллээ шүү дээ. Тэ? Одоо нөгөө процессжуулсан юм уу? За наадах чи процессжуулсан гэж үзэж байна. За юу гэхээр нөгөө бид түрүүс шүүхийн хяналт өмнө ганцхан шүүх хурлаар одоо урагшаага тэрнийг 17 зүйл хэллээ шүү дээ. Одоо нөгөө нэг ядарчиг шүүсээс өрдсөн хэлцүүлэг гээд за тэр 17 зүйл чинь байна шүү дээ. Оролцогчийн хүсэлтэй одоо тэр хурлыг хийя. Энэ мөрдөн байцаал бүхэн хоёр чирээс нотлох баримтыг намайг ингэж цуглуулад ийм юм цуглуулъя гэдэг дахиад цуглуулж өгөхгүй байна гэж шүүхт хандж байгаа. Одоо шүүх бол үндсэндээ оролцогчийн хүсэлтийг үзээд тэр өрдсөн хэлцүүлэг гэдэг юм явуулж байгаа. Ийм учраас нөгөө эрх төрдөн байцаалтын шатанд хүртэл өөрийг нь эрх хангалттай зөрчилөө гэж үзвэл тэрийг биелүүлэхийн тулд шууд тэр мөрдөн шатнаасаа шүүхэд хандах эрх нэгдэж шүүх нь болохоор эрх төрдөн байцаалтын шатанд орж ирж шууд тэр асуудлыг шийдэж талуудыг мэтгэлцээ гэсэн. За энэ 2 одоо нөгөө ядагдагчийн тасан зэрэглэл дээр байгаа тэр шүүхийн эцэг нь 17 зүйл байж байгаа. Тэгээд өөр нэг нь юу вэ? Хамтран оролцогч гэдэг хүн чинь бас иргэн байхгүй би оролцсноо хамтран оролцох тогтоомор байна гэж шүүхэд хамтрахад бас шүү. За тэр чинь дараа нь 8 хэлцэж байгаа юм да. Би энд чинь ингээд тусалчих юм бол дараа оногдох яац дэсэн чиглэл биш. Тэр иргэн бас шүүхэд хандаад би хамтран оролцох тогтоомор байна шүүгээ гэж бас бүрдэн байж хандаж. За ингэхээр ингээд шүүхэд хандах эрх бол байгаа байна. Энэ процессын саяны зүйл гэж үзэж байгаа. За өөр нөгөөх нь гэм буруугүй зарчим байлаа. Энэ асуусан тийм гэм буруугүй дээр чи юу гэж асуулаа? Австрийн шүүхийн шийдвэр доктор гэм буруутай хатнаа гэж хэлсэн. Тийм. Тэр өнцөг үеийн байдлаар аваад бас шүүгээр гэм буруутай тогтоогддог гэм буруутай хатнаа тийм ээ. Тэр шүүхийн хэлбэрийн австрийн шүүхийн шийдвэр доктор гэдэг яах юм бэ? Тогтоодын бид үзүүлсэн тэр гом гаргахныг үзүүлсэн шүү дээ. Одоо энэ хөдөлгөөн агуулгын байдлаар үзүүлсэн юм уу? Тэр үзүүлсэн тохиолдолд гэм буруу байдлаар юу байж юм бэ? За эдгээр шүү дээ. Одоо хуучин хуульшиг ер нь бол гэм буруутай эсэсүүдийн анх шатны шүүхэл шийднэ. За яагаад шийдчихвэр тэн дээр мэтгэлцээ явагдана. Нөгөө мэтгэлцээнээр гэм буруу шийднийгээ сайн нэг ярьсан шүү дээ. Эргэлзээгүй байна уу? За энэ учраас анх шатны шүүхэл гэм буруутай эсэхийг шийднэ. За энэ утгаараа гэм буруутай эсэхийг Монгол Улсын дээрээс тэр гэж хараад. Нөгөө хоёр бол хүний давцаалт эрхийг хангаж байгаа. Зүгээр л ойлголт. За сая бол тэр төтгөлзүүлсэн гэдэг. За энэ тохиолдолд бол тэр төтгөлзүүлсэн тохиолдолд гэм бурууг дараа тооцчих тухай ойлголт байхгүй төтгөлзүүл маань өөрөө тодорхой нөхцөл заасан. Одоо нөгөө хүн орон тухтай наадах болсон бол бариад ирэх хооронд нь тийм үү төтгөлзүүл тэрнээс биш гэм бурууг гэж тооцох гэсэн юу асуудал байхгүй байна. За тэгвэл цаашаа явчих уу? За одоо прокурор нэлээд их хэмжээ нэгдсэн байгаа. Тэрийг бол та хэмжээс дараад үзэх хаа. За зарим эрх хэмжээг бол зүгээр тодтогсон байгаа шүү. Одоо хуучин хууль дээр ер нь агуулсан байсан. Гэхдээ яг прокурорын эрхтэй тусгаагүй байсан болохоос ер нь амьдрал дээр бол байсан. За жишээлбэл баримтлах ажиллагаа явуулахыг бүрдэгчид даана гэдэг бүр онцлог ингэж хэлсэн. Энэ бол байдал байсан асуудал аа. Гэхдээ ингээ эрэгтэй гаргасан. За энэ нөгөө саналыг ингээд шүүхэд хүргүүл. За бид бүхэн бол нэг прокурорын саналыг шүүхэд хүргүүл бид чинь мөрдөн байцааг прокурор санал
өгнө тийм ээ. Тэгээд прокурорын цаашаа шүүгд гэдэг ойлголтыг одоо прокуророос санал гаргаад тийм үү шүүгд өгдөг ийм зүйл болсон. Одоо нөгөө тасан зэрэг хэмжиж авах. За энэ мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл мөрдөгчд олгоно гэж байна. Энэ бас ийм ойлголт. Одоо хуучин чи мөрдөн байцаагч өөрөө бие дааг явуулна гэж мэдчих байгаа шүү дээ. Ийм. Одоо тэгэхээр энэ мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг зөвшөөрөл олгодог ийм бас нэг ойлголт гарч ирж байгаа. Энэ хоёрын хаалт дээр. За энэ мэддэх хуудасаар дуудаа ирүүлгээд энийг онцлог болсон. Энэ хуучин чи мөрдөн байцаагч дууддаг. Тэгээ мэддэх задлан дуудах хуудас явуулдаг байсан шүү дээ. Одоо мөрдөн байцаагчуд ерөөсөө дуудаг. За дуудах нь бараг л өөрийнх маягтай дуудана. Одоо та бодлоо нэрээ чи. За тэгээ ирэхгүй мөрдөн байцаагч ер нь яаж чадхааргүй. А тэгээ ирэхгүй харин прокурордоо ингээ мэддэх хуудас явуулъя гэдэг саналыг өгнө. Прокурор нь мэддэх хуудас явуулаад за ингээ ирэхгүй гараад нааддаг. За ийм болсон шүү. За ийм учраас энэ яагаад ингээ оруулсан гэхээр одоо яг одоо мөрдөн байцаагч бас хяналт тавьж байгаа гэж үзэж байна. Нөгөө нэг ачаараа дуудчихдаг. Тэгээд нөгөө хүнээ хүлээлгээд байгаад байдаг чинь. Тэгэхээр прокурорын хэлтэнд ингээ мэддэх хуудас чинь минут секунд тавьсан учраас прокурор за ирсэн байх ёстой. Тэр хүн ингээд ингээ хяналтанд л орж байгаа ийм маягтай болсон шүү. Энэ нэг зарчмын юунд дээр. За энэ бол нөгөө мөрдөн байцаагч явуулах даалгавар хэд хэдэн энэ нөгөө мөрдөн байцааг албаны дарга өгдөг байсан шүү. Тийм үү? Одоо нөгөө зохион байгуулалтыг хэлсэн. Тэгээд одоо прокурор тогтсон. За ингээд хэд хэдэн мөрдөн байцааг даалгаврыг ингээд даалгаврыг шинэ нэмэлт орсон. За бид үгээр нь хоёрын хариу шиг байна. Энэ ерөөсөө уулзсан байгаагүй. Өмгөөлөгч гомдох тохиолдол ерөөсөө бид чинь бол хэрэгжүүлэгч нартай гомдоод байдаг гэж ойлгодог байсан шүү дээ. Одоо өмгөөлөгч иргэн бол прокурор шүү хэн гурав гомддог. Гэтэл нөгөө гурав маань ингээд ядарч гомддог. Иргэндээ маадтай ийм хоёрын хариу шүү. Энэ бол талбарын шудрах байх. Ижил тэнцүү байх гэдэг зарчмыг хангаж байгаа гэж одоо ойлгож байна. Тэгэхээр бас өмгөөлөгч одоо яаж гомдоод юм байгаа юм? Гурван тоохгүй байд юм уу? Үл тоохгүй дуудахаар нэгдэхгүй байх юм уу? Тэр гомдсон гэсэн юм амч байсан. За энийг бол та бүхэн өөрөө найдаж. За ийм болсон одоо өмгөөлөгч бас гомдсон. Тэгэхээр энэний аваар өмгөөлөгчтэй холбоо одоо Галаатар гараар шийдгүй яах вэ? Гомдсуулалтаа нэг тийм зөвхөн тавьж болох гэж байна. За прокурорын үүрэг гэдэг нэгтгэсэн. За хуучин бол бид нар прокурорын үүрэг гэдэг ойлголтыг хайхад их хэцүү. Нэгдсэн юм байдаг. 1993 дээр байгаад идэг. Айгуул үүрэг. За эндээс хайвуулдаг шүүн насны гашгаан дээр ядах баримтыг надлах үүрэгтэй гэсэн ганц үг байгаа юу. А тэгээд бол нэгтгэсэн. Одоо прокурор. За энийг ийм үүрэгтэй. За энэ бол нэг өнцөг хуулийн за дэвш хуулийн боцгоор зүйл байгаа прокурорын тэр үүрэгтэй уялдуулж одоо тайлбарласан. За энэ дээр бол хянал тавьж хараад хариуцлага тооцоолно гэж байгаа шүү. Энэ үгийг ойлгоорой. Хариуцлага хуучин бол одоо болохгүй л гэдгээс болохоос хинэл яаж хариуцлага тооцох юм бэ? Дарган тооцох юм уу? Ойлгохдаггүйсэн шүү дээ. Одоо бол прокурор энэ үгийг одоо мөрдөн байцаагч нар хуулийн сайжраа явуулт юм уу? Өөр прокурор хуулийн явуулт дэцэгдэх шууд энийг хариуцж байгаа. Энэ учраас үндсэндээ энэ бол эргэгээсээ илүү прокурор асар их ажил юм байна гэсэн юм аа. За энэ хоёрын заалтыг хараарай. За энэ дээр бас нэг онцлог хэлхээс байгаа. Хуучин байдаг хүн байж таа. Байцаагч нар дөрөв байна. Ядлах үүрэг өмгөөлөх жанаа шийдэх шүү. За эрэгтэй хамгаалах юм. Тэгэхээр одоо энэ прокурор гэдэг үүрэгцээ эсхийг шүүхийн өмнө нотно гэсэн. За эсхийг гэдэг үг хамттай. За гэн дээр үйлсний нотлох юм байна. Эсхийг гэхээр үлдээгүйг нас нотлох юм гэдэг. Яг ийм зүйл байна. За энийг бол би янз бүр бодож байгаа. Одоо бид ч ястал нөгөө хуулиа одоо нэг бичигдсэнээс хойш яаж хэрэглэхөө гэдэг талаас нь бодож ирж байна. Тэгэхээр энэ талаар миний бодож байгаа. Энэ бид зүгээр хойгоо та нар бод энийг заавал цааш нь ярихгүй ч байж болно. Бид нар ийм өөрчлөлт орсон учраас. Энэ буруудыг натлах гэсэн бол бид нар ойлгох чинь. Эсхийг гэх. За тэгвэл энэ шүүх хуралдаа гэм буруу гэж байна. Шүүх хуралдаан дээр биш прокурор татгалзах санал гаргадаг. Одоо хуучин төсөв. Одоо ч хэвээрээ. Татгалзах санал нь хоёр байгаа. Нэг нь гэм буруу гэж үтгэл татгалзах гэж байна. Тэгэхээр тэр татгалзах үндэслэлтэй тайлбарлах юм уу гэж би үзэх гэдэг. Өөрөөр гэм буруугаа гэдэг татгалзах нэхэр уг нь удаа ядах юм ороод ирсэн юм шүү дээ. Гэтэ цааш уг нь хэлцүүлэг явж ихдээ одоо яадаг чинь тэгвэл би татгалзах чинь гэж шүү. Богор татгалзахтай гэж гаргацдаг байсан шүү дээ. Хэргийг мөрдрөө буцаадаг. Одоо тайлбар аваад та яагаад болчих вэ? Яагаад гэм буруу гэхээр тэрийг нотлох үүрэг бүлээх юм. Тэр утгал энд байвал байхаас биш өөр ханаас тийм болохгүй. Миний
Тэгээ та бүхэн бодож үзээрэй. Энийг яаж хэрэглэх талаар. За bakore хэний шалгах гэж байна шүү дээ. Мөрдөн шалгах гэж нэр байсныг одоо тэр нэрээ мөрдөгч рүүгээ өгсөн. Мөрдөн байцаалт гэдгийг мөрдөгч болгосон шүү дээ нэр нэмээ. Тэгээ мөрдөн шалгах гэдэг болсон. За энэ bakore тийм учраас хэний шалгах гэдэг нэртэй болсон шүү. Нөгөө bakore мөрдөн шалгах ажиллагаа маань хэний шалгах. За энэ гол нөө цаашаа гэдэг юм нэмэгдсэн. Хуучин бол бид чинь нөгөө мөрдөн байцаалтай ажиллагааг бас явуулсан уу юу гэж ярьжсэн бол одоо мөрдөн байцаалт нөгөө нууц ажиллагаа бас авах шаардлага. Эд ажиллагаагаас гадна нууц ажиллагаа гэдэг чинь тэрний талаар хууль бас гэвэл болохоор өөрөө хянаж явуулсан. За мөрдөн шалгах. За энэ гайхал гэдэг энэ дөрөвдүгээр бүлэгтэй. За энд бол үндсэндээ би яасан энэ харуулсан байж та хуучин манай тагнуу ажилтнаа дэвс газрын нэлээд одоо 20 зүйл байгаа шүү дээ. Түүндээ цоош нэрт юм гэсэн. Одоо энэ хараа зүйл юм. За тагнуулын мөрдөн байцаагч явуулна гэдэг үг ойлоод за юу байгуулаар нэрэлдэг гэсэн. Одоо тагнуулын мөрдөн байцаагч ажилтнаа дэвсгийн мөрдөн байцаагч явуулна гэсэн шүү дээ. Одоо тэр байгуулах гэсэн нэг юм зүгээр гол намын гэдэг юм өөрчлөлт болсон байгуулах. За энэ хараар сургалтнуудын би багтаар авчихсан. Энэ тагнуулын явуулах шинэ одоо нэр томьёолууд шүү. За энэ шинэ одоо нэр томьёол экстремистик зүйл ажиллагаа бол ерөнхийдөө нөгөө төрийн эсрэг гэдэг. Төрийн байгууламжийн хууль бусаа удаахнаа тийм үү? Тухайн байгууллага тийм ээ? Энэ байгууллагууд энэ нэр томьёолоор орсон байлээ. Одоо манай хөөс. За энэ байгаа. За ингээд ийм террор хуучин бол терроризм гэдэг байсан шүү дээ тийм ээ одоо тэр нь болохоор террор үйлдэх гэдгээр байсан одоо үйлдэх элдэх зориуд мэдээлэх гэдэг террортой холбоотой шийдэл ийм хоёр юм мэдээлэл байна шүү дээ энэ бол яа чинь за ажилтнаа тэмцэхээр болтой ийм зүйл юмсээ одоо нэг орж ирсэн зүйл нь ийм гэдэг зүйл байгаа энийг харчин угаасаа юу юм миний лекцийг авахчаас таваад цаатах. За мөрдөгч. Мөрдөгчдэр бол нэмэгдсэн энэ цааш нь эрүүгийн хэрэг гэхдээ хэрэг нээх гэдэг эрүүгийн хэрэг үүсгэх их байх болсон. Одоо нөгөө хэрэг үүсгэх гэдэг уушаа маань бол зэрэгцэж явах байсан. Мөрдөн байцаалтай гэдэг урд тал. Одоо манайхаа хуучин 172 хойш ажиллагаа явуулдаг. Тэр хэрэг үүсгэж болж нэрлээд тэрнээс гэдгийг шийдэлтэй болчихвол ядаг агшаа тавцсан үеэс мөрдөн байцаалт хэлээр таашаа. Одоо ийм цуваа ийм уган зэрэгцээ байж тунган хэрэг одоо болсон. За энэтэй холбогдож хэрэг үүсгэх хэрэг нэ хийх бол мөрдөн байгаа. Тэгээс эрүүгээр үүсгэх юм байхгүй. За ийм санал гаргах хэрэгтэй болсон. За энэ хэрэг үүсгэх гэдэг юу нэмэгдсэн байгаа. Юу дээр хуучин чинь мөрдөн байцаалт гэж ганцхан өгсөн шүү дээ. Одоо за энэ бол нэг онцгийн өөрчлөлтгүй ингээд нэр хангалттай өөрчлөлт гэж өөрчлөлт болсон юм байна. За сэжигтнийг баримтлах бол байсан шүү дээ. Ер нь гэхдээ тэгж яг тийм эргэтэй гэж юм дээр зааж байгаагүй байсан болохоор агуулгын хөдөлгөөнд байсан. Энд ингээд оруулсан гэдэг утгаар нь бичигдсэн юм. За энэ танаар ингээд харчин үз. За мөрдөн байцаагч даангаар орхорын даангаар мөрдөн шалгахгүй. Энэ ч бол байсан гэхдээ энэ өөр газар тэр байдаг гэсэхгүй bakore нөгөө юунд бичсэн юм. Энэ мөрдөн байцаагч. За энэ харин нөгөө 5 хоногт давтар хийж байсан шүү дээ бууч. За тэр чинь бол bakore даангарыг эсрэг үзүүлж хийж байгаа шүү дээ. Даангарыг одоо энэ тэр чинь байлаа. Тодорхой зааж гэсэн. Энэ хэдэн зүйл дээр 5 хоногийн дотор нөгөө зөвшөөрөхгүй. Тийм ээ? Дэж атны bakore ийм үсэж энийг тийчээс том өөрч нэмэгдсэн гэж хэлж байна. Хуучин даалгавар гэдэг энэ юу мэдчихгүй яг байсан. Одоо тодорхой асуудал дээр. Ерөөсөө тодорхой. За энэ хоёр заасан бус дээр гэдэг чинь үгүй байх. За ингэж өөрөвдөж нээлт тавьсан. За энэ харьяалын бас мөрдөн шалгах байгууллага гэдэг яг нь хуулиар харьяалсан хэрэг байж байгаа.
нөгөө хэргийг мөрдөх бас өөр варианттай байгууллагаар мөрдөх ийм тохиол гарнаа. Энэ тохиолдолд мөрдөгч прокурор энэ тухай саналаа гаргаж мөрдөх. Хуучин бол манай мөрдөгчүүд өөрсдөө даан мөрдчихдэг байсан. Баггүй одоо болохоор биш болоо тийм. Одоо прокуророос зөвшөөрөл авдаг. Ийм хийж байгаа. Даадгуурыг прокурор бичих болж байгаа. Прокурор зөвшөөрөл хийж байгаа. За ийм ойлгож байна гэсэн. За энэ харин нэг мадлаа гэдэг нэг ойлголт. Мадлаа гэдэг бол миний түрүүн хэлсэн шинж ухааны тусгай мэдлэг гэдэг нэг юм байсан шүү дээ. Тийм зүйлийг эзэмсэн хүн мадлаа шинжилгээний үнэт гаргах хэрэгтэй. Тэгэхээр өдөн байцаагчийг бол одоо энэ тохиолдолд мадлаа гаргах хэрэгтэй. Энэ бол тийм тусгай мэдлэгээ ашиглаж байгаа учраас өдөн байцаагч байж болно. За ийм учраас мадлаа гаргана. За ингээд энэ мадлгааг бол нутаг баримтын ажлаар тооцно. Гэхдээ нөгөө талуудаас гомдол юу гаргах юм бол нэмээд шинжээчээр яах вэ? Тэн дээр үнэт болно. За ингээ хамтран ажиллаж болно гэсэн. Ийм радикалчаас одоо манай мөрөд бацаагчдаар бол энэ цаашийн өөрөө тийм эргийн нутаг баримтыг өөрөө шийдвэр гаргадаг ийм хуучин жоо цуглуулаад байдаг гэсэн. Тийм ингээд ийм. За эрх хэмжээ энэ эрх хэмжээнд дээр энэ мөрдөж албаны дараатай ийм зүйлүүд нэмэгдсээ. Прокурор бас одоо мэдгийх хэрэгтэй. Өөрөө одоо шийдэхгүй нэг мөрдөгчөөс нөгөө рүү шийдвэрлэх прокурор зөвшөөрөл авдаг ийм хийж байгаа. За зааварчлаг өгөх ийм бичгээр зааварчлах ийм хэрэгтэй болж байгаа. За үндсэн зэргийг гаргах хэмжээ авна гэдэг ийм цаашин зүйл болж ирсэн. За энэ бол прокурорч байгаа энэ мөрдөж шалгах. Өөрөөр хэлбэл одоо тэр нөгөө мөрдөгчөө байдаг прокурор босолтой хоёр дахь баярч гэдэг. Ийм үндсэн зэрэг гаргах хэмжээг мөрдөн байсан зохиол авах хэрэгтэй. Тэрвээ тийм асуудал бас гадны дараагийн үйлдэлтэй бас ярих ийм юм нэмэгдэж байгаа. Хуучин бол тэгж яа байгаа юм бол зохион байгуулалт тэгээд байсан. Бас за ийм юм болж байгаа. Бааганаас хариуцлага юм. За оролцож болохгүй үндэслэл дээр хаалгын ийм нэг 12 зүйл байна. Энэ дээр одоо цааш энэ нэмэгдсэн гэх юм уу? Хариуцлага өгөх тэр 15-ыг хараа иргэдийн төлөөлөгч нэг тавцах ийм үндэслэлийг оруулсан. Хуучин бол байхгүй байсан. Тийм ээ. Дараа энэ доод хоёрын яг нөгөө бодлого тодорхойлолт гэдэг өөр нэг юм болчихсон. Хуучин байсан. Тэгэхээр татгалзаа гаргах гэсэн. За татгалзаа гаргах дараа бас одоо зэрэг татгалцтай байна. Прокурорын татгалцсан. Шүүгчнэрийн татгалцыг үзчихвэл энэ тохиолдолд одоо яаж шийдэх вэ? Эхлээд шүүгчнэрийн юм шийдчихээ. Дараа нь прокурорын татгалзын шийдвэр хийж байгаа. Ийм дараа нь процесс ч үзлээ. Татгалцгаа. Ийм ойлголттой. За энэ нэг зүйлийн хэрвээ одоо ингээд татгалзах үндэс байгаа. Тэгээд орчуулаар нь яадаг вэ гэдэг юм манай байцаа шийдвэрлэл байхгүй гэсэн. Болохгүй л гэдэг. Тийм одоо орчгийн бол тэр гаргасан шийдвэр одоо бүх юм юу байна? Хүчингү болно. Хууль заасан юм бол хүчингү болно гэж байна. Тэгэхээр тэрийг бол 34 гэж тооцохгүй. Ийм одоо баталгаа гэдэг юм да хэрэгжих процесс юм. Энэс биш урд нь болохгүй л гэждэг л орчуулаар нь яадаг байсан гэхээр ер нь хүчингү болгож таараад гэсэн маягаар явдаг соёлч байлаа тэр яадаг. Одоо бол ингээд юу хүчингү болно. Тэр ажиллагаа дахиад эхлэсэй. Ийм за шүүгч нөгөө дахин оролцож болохгүй үндэслэлтэй нэг зүйлийг нэмэгдсэн. Яг нөгөө дээд чатандаа болохгүй нэг оролцоо дахиж орохгүй байгаа. Тэр бол хэвээр. За энэ бол энэ өөрийн зүйлийн өөрөөс нэг бидний түрүүнд үзсэн бид мөн тай нэг сануулъя. Энэ бол тэр хэрэг хүмүүст байцаартай явж шиг. Нөгөө нэг түүгээ өдсөн хэлцүүлэлт орсон. Тийм үү? Одоо тэр хүн дараа энэ тэр хүний асуудлыг шийдэх тэр бүрэлдэхүүн байна гэсэн. Үндсэндээ энийг дахин орж ирэх гэж үзэж байна. Тэр хүн өргөцсөн итгэл үнэмшилтэй болцсон байна гэж. Одоо тэр хүний нөгөө ялгагдчихаар цагтаа хоёр гарах хэмжээг хэлсэн. Эсвэл энэ шүүхөө үзүүлэлтгээд 17 зүйлгээ би ярьлаа. Тэр зүйлийг хэлсэн шүүгч тэр чинь дангаараа нэг шүүгч байна. Тэр шүүгч дараа нь бүрэлдэхүүн тавьдаг. Тэгэхээр бол энэ дахин гэдэг үндсэлтэй. Ийм нэг өөрчлөлт дахин орж байгаа юм. За ингээд дараа нь энэ хэдийн юм байна. Ерөнхий шүүгчийг өөрийн татгалзчуул яах вэ гэдэг нэг олон шүүгчийн татгалзчуул яах вэ гэдэг ийм зохицуултыг дандаа шүүхийн дээр шүүгчийн зөвлөгөөний шийдвэрээр шийдэх юм.
гэсэн ийм зүйлүүд байгаа юм дээ. Энэ 11 12 гэдэг нөгөө бидний хуучнаар 49-ийн 1 гэсэн үг шүү. Нөгөө хоёулаа хамтдаа байгаа тэр зүйлүүд чинь хэлж байгаа. За энд гол саяны заалтууд байна. Хяналтын шатны шүүхтэй бас онцолж ярьсан. Хяналтын шат угаасаа бүгдээрээ орно. Тэр бол 5 шүүгч нь авах шүү. За гэтэл шүүхөө хорд гэж зүгээр ингэж тодтогч өгсөн байна. Эрүүгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нэгэд энэ процесс орсон. Энэ 1 2 3 4 5 гэдэг маань тэр шүүгчийн татварцууд яах вэ гэсэн энэ тодтогчд байна. Ийм байх юм бол эрүүгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх. За бид нар бол одоо дээд шүүх гэдэг юу гэж ойлгосон гэхээр тэнгмийн шүүгчд дээр нэмээд дээд шүүхийн ерөнхий шүүгчийг дээд шүүхээ гэж л одоо ойлгосон. Бидээс ч нөгөө хоёр тэнгмийн хэдэн нийлээд бүгдээрээ байна гэсэн биш болчихсон гэж байна. За энэ хүрээнд ойлгож байгаа шүү. За эрдэнэ төлөөлөл шинэ цаашин зохицуулт гэдэг шүү. За эрдэнэ төлөөлөлч бол бас яагаад энэ хатгах болохгүй эрдэнэ төлөөлөгч санал гаргадаг. Байцаа шийдгээс хань оролцогчоор барахгүй шүүх хурлаа нөгөө гэн буруугийн талаар. Ийм учраас энэ хүн ийм шийдвэр гаргах нөлөөлдөг учраас энэ татгац хүнс байх ёстой гэж байна. Манай өмнө гойлд байхгүй. За ийм учраас энэ бас зөв ёсны зөв зохицуулт болсон юм байна гэж үзэж байгаа. Хууль боловсруулах. За прокурорыг татгацсан хүнстэй байна. За энэ зүйл бол ерөнхийдөө зарчмын прокурортой хэвээрээ байгаа. За ингээд энэ зэмгцэн бол зүйл бол татгалцчууд яах вэ гэдгийг бас хайрлах. Боожоо хэлнэ. Татгалцсан гэдэг. Тэгвэл одоо энэ дээд чатны прокурор нь өөр прокурорыг томилж өгнө гэдэг ингээд процессчуудад нарийн заагаад өгсөн. Боожоо прокурорыг татгалцсан гэсэн татгалцчууд ямар зургаар яах вэ гэхээр тэрний хэн хариуцах байхгүй юм. Ингээд нэмэлтээр заагаад ийм өөрчлөлт болсон. За өмгөөлөгчөөр орж энэ цааш өмгөөлөгчөөр одоо оролцож болохгүй дахиад гэдгийг бид нар одоо мэдээлэл 38-ийн дөрөвд нэг нэгч нөгөө тэгээ сонирх одоо харилцаа хэсэг сонирхолтой тийм үү. Тэгэхээр үгүй нэг өмгөөлөгч гэж байдаг байсан шүү дээ. Мэдээж ялдагдагч хохирогчорыг нэг өмгөөлөгч өмгөөлж орж болохгүй. Тэр л бай. Одоо ийм олон өөрчлөлтүүд нэмэгдэж байна. Энэ нь бол одоо тэр өмгөөлөгч хэрэгтэй байхаас хамаарат ийм хэдэн зүйл энэ бол цаашин өөрчлөлт боллоо гэж үзэж байна. Урд нь оролцож ирсэн төрийн санхин. За тэгээд өмгөөлөгч хийх. За энэ хоёр дахь зүйл заалт бол хуучин одоо манай заалтын суурь гэдэг 38-ийн дөрөв. Гэхдээ энэ хуулийн ихэд нэгдсэн. За энэ гурав дахь заалт бол мөн шинээр нэгдсэн заалт. Тийм ээ. Энэ бол ерөөсөө бусад татгалзалтай адилхан л ингээд журам нь. За мөрдөгчөөр оролцож болохгүй таа. За уучин бол мөрдөгчөөр мөрдөгчөөс татгалзах гэжээс оролцож болохгүй гэдэг хэлчихсэн байгаа. Энд дээр тань харуул прокурор шүүгч хоёр дээр нь татгалзах гэдэг хэлсэн байна. Тэгснээр нөгөө төл дээр нь оролцож болохгүй нэг иргэн таа. Гэхдээ энэ мөрдөгчдөр бас ингээд ичсэн байх. За энэ бас аруулгын ямар хэлцтэй би бас яг мэдрэхгүй байна. Та нар анзаарч байна. Уг нь бол хэрэгжүүлэгч нарыг аваад татгалзах гэж байсан. Тэгээд нэг ойлголт нь хуучин байж тээ энэ хүмүүс өөрсдөө татгалзах үүрэг байсан. Одоо мөрдөгч өөрөө тийм байв. Энэ ойлголт дээр болохоор яг мөрдөгч өөрөө татгалзах гэсэн юм байдгүй. Энэ бусад оролцогч нөгөө уусаа татгалзнаа гэсэн ийм л ойлголт байгаа гэж. Хуучин дээр бол ерөөсөө хэрэгжүүлэгч өөрсдөө татгалзах хэрэгтэй байсан мөрдөгч тийм шүү дээ. Тийм ээ. Прокурор дээр шүүгчдэр бол өөрсдөө бас байгаа. За энэ нэг шинэ юм болоо шүү дээ. Прокурор өөрийн санаачлаа мөрдөгчөд татгалздаг болж байгаа. Хуучин бол мөрдөгч өөрөө татгалздаг. Эсвэл оролцогчдоос татгалздаг байсан бол одоо прокурор нь өөрөө ийм юм мэдчихв. За чамаас татгалзаж байна гэдэг нэг прокурор бас болгож байгаа. Энэ нэг нэмэлт байна. За энэ шүүгч нэр оролцож болохгүй. Прокурор дээр хуучин бол байсан. За гэхдээ энэ бол одоо хэнийг мөрдөгчөөр дамжуулж одоо прокуророос төвшөөс аваад ийм юм болж байгаа. Тэгэхээр мөрдөгчд хандчих. Тэгээ мөрдөгч тэрийг нийс зөвшөөрөл прокурор мөрдөгч биелүүлчих юм бол тэгэл болчих гэсэн
ийм нэг процессын ийм зарчим байна. Гэтэ тэгээд талд нь хоёрыг хараад орхол гаргаж болно гэж бас мэдсэн байгаа шүү дээ. Шууд гаргах зохицуулт байна уу юу? Тэгэхээр нэрнгээ заална гэж ойлгож байна. Хоёроо барьчаад тохиолд очиход ийм зохицуулт байна гэж. Тэгээд та энэ 2 4 2 хэвчээд үзээрэй. Ордож зөрчилтэй юм шиг харагдана. За, эднийг цаасан зохицуулт болсон. Энийг харин би 6 тийм хэлбэрч орчууд гэж татгалцсан нөгөө үнс. А гэтэл татгалцсан чинь ийм татгалц үнс байгаад байхад нөгөө талууд нөгөө тал. Энэ өнөө заавал татгалцах хэрэггүй гэж зөвшөөр оруулж байна. Тэгэхээр хэлбэрч орчуулагч хоёр дээр ийм ирэх байгаа шүү. Татгалц үнс байгаад байна. Одоо төрөөс авч байдаг байгаад байна. Тэгсэн чинь за ийм үнслөөний татгалцах гэхээр нөгөө талууд яах вэ? Ажлаа урдаа явуулдаг. Орчуулгууд чигээд бас тэгэх юм бол шууд явуулж болох ийм төвчөө нээсэн шүү. Өөрөөр бол хатгалцгалаа гэдгээр шууд чигчдэг л одоо нэг ийм өөрчлөлт болсон. За ингээ энэ хэлбэр зорчуулж байгаа дуу дурс төвчнээ давхар батгаач чинь нөгөө яриа нарыг нэрийг сонсох гэсэн юм. Тийм үү? За шинжээчээр оролцож болохгүй тохиол бид бүгд шинжилгээний хуулиар явдаг. За одоо буцаагаад энэ маш байцаа шийдвэрлэлд оруулж энэ суур хуулиудаа яг илүү нэрийн хэсгээр шинжилгээний хууль руу явуулж одоо суур хуулиудаа суур үндэслэлийг заагаад за энд бол бас л ийм төрөл сандар ийм энд нэг л зүйл өөрчлөгдсөн нөгөө шинжилгээ хийсэн зүйл эрүүгээр үндэслэл болсон бол тэгээд байсан шүү дээ тийм ээ энэ зүйл алга болсон шүү. Одоо гоо шинжээчийн шинжилгээ хийсэн баримт эрүүгээр үндэслэл болсон бол гээд хатцах гэж хууч үйлдэл байсан тэр байх. Тэр бол одоо заавал шинжээч хүн басаа шударгаар шүү дээ үүрэгтэй. Учираас за ингээ энэ дарааллыг бид түрүү тайлбарласан шүү хөрөлцөөний эргэлж шийднэ. Тийм үү? Ингээд шийдвэрсний дараа контрол өмгөөлж тэгээд бусад оролцох шинийг үг байна. Энэ юу гэж байгаа вэ? Байцаа шийдэх үед нөгөө бусад оролцох биш шүү. Байцаа шийдэх үед нөгөө бусад оролцох чинь нарийн бичиг. Энэ бусад гэдэг нь биш. Энэ гурвын энэ дурддагтаагүй одоо мөрдөгч үлдсэн байна. Иргэдийн төлөөлөгч үлдсэн байгаа шүү дээ. Энийг хэлж байгаа. Энэ бусад гэдэг үгийг мэдээ нөгөө дэбиш үйлдэл бусад тэгээд оролцогч нэр томьёотой хамтураарай. Энэ гурваас дурддагтаагүй тэгээд саяны өнгөрсөн татгалзаж болох зүгээр үлдснүүд нь гэсэн шүү. За яа. За ингээд юу яах вэ? За ингээд дуусна. За их судан багштай маш их баярлалаа.